дээшнээр борлуулах төлөвлөгөөтэй байгаа. 2011 онд бол 300 ам доллароос 200 ам доллараар зарагдчихжээ. Тэгэхээр өнөөдөр бол 70 ам доллар ч юм уу 60 ам доллар болоод хямдраад байгааг бас хүмүүс анзаарж байгаа. Тэгэхээр түүхэн хэд бол ямагт үнийн өсөлт үзүүлнэ. Ягаад гэвэл байгалийн нөөц учраас шавхагдана. Үнэн цаашаа бол өснө. Нэгдүгээр. Хоёрдугаар түүхэн эдийн үн бол жил жилээс хамаарат үнэтэй хямдхан үнэнд хямдна гэдэг нэг өсөндөө ийм графикаар харагддаг. Тэгэхээр одоо бол хямдралтай байгаа үе гэж хэлж болох нь байна. Ягаад гэвэл ганцхан хятад руу нийлүүлээд байгаа нэг том асуудал болоод байгаа гэдэг ихэн болгон мэдчихэж байгаа. За тэгэхээр хэрв 6.4 тэрбум тонн нүрсийг 100 ам доллараар борлуулна гэж үзэл борлуулалтын энэ төлөвлөгөөг нь харахад 640 тэрбум долларын хөрөнгө байна гэж үзээд байгаа байхгүй юу? За тэгэхээр 640 тэрбум долларын хөрөнгийг олборлохын тулд нөгөө нэг Эрдэнэс тавталгаа компани маань том экскаватор авч ажилуулах ч юм уу, билаз авч ажилуулах ч юм уу, нөгөө богоон энэ төр гээд ингээд хөрөнгө оруулалт хэрэгтэй байх нэ. Энэ хөрөнгө оруулалтыг Эрдэнэс тавталгаа компани 15 тэрбум хувьцаа зарласан. За тэгэхээр хувьцаа гэдэг юу гэсэн утгатай юм бэ гэхээр энэ нэг ёсондоо Эрдэнэс тавталгаа компани тэр нөөцийг энгийн үгээр хэлвэл 15 тэрбум хуваацсан гэсэн үг байхгүй юу? Нэг ийм гаргалгааг хэлэхэд байгаа шүү дээ. Хувь цаа гэсэн үг. Хуваасан цаас байхгүй юу? Хувьцаа. За тэгэхээр нэг 15 тэрбум. Нэг хувьцааны өгөөж, нэг хувьцааны үнэ нь бол 932 төгрөгийг засгийн газрын тогтоолоор мөн адилхан баталсан. За тэгэхээр 15 тэрбум хувьцааг 932 төгрөгөөр үржүүлэхээр ойролцоогоор 15 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн. 15 их 80-ыг бол өнөөдрийн долларын ханшид үржүүлвэл бас өөртөө гарна. Би энийг тухайн үеийн долларын ханшид нь бодож байгаа. Тэгэхээр энэ үндсэндээ ойролцоогоор 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мэдээж 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд 640 тэрбум долларын хөрөнгийг олборлоно гэдэг бол ямар ч бизнесменийн хувьд бол ашигтай. Тухайн үед Манангийн засгийн газарт Оросын албаны улсын засгийн газраас мөн Хятадын засгийн газраас, Японы засгийн газраас маш их дарамт өгч ирсэн. Ямар дарамт вэ гэвэл оюу толгой шигэ энэ Эрдэнэс энэ 5 толгой ордоо бидэнд өгөөч. Бид нар шууд 20 тэрбумын магадгүй 30 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд 100% ашиглая гэсэн ийм л асуудлыг тавиад ирсэн. Тэгэхээр иргэд бол оюу толгой дээр жоохон буруу шийдвэр, засгийн газар буруу шийдвэр гаргаснаа ухаарс учраас энэ Эрдэнэс 5 толгой бол бас хамгийн сайн шийдвэр гэж би хэлэх гээд хувьдаа. Өнгөрсөн 2008 оноос 2012 оны засгийн газрын хамгийн сайн шийдвэрүүдийн нэг нь Эрдэнэс 5 толгой компани байгуулсан. Хамгийн муу шийдвэр нь бол магадгүй нөгөөх шийдвэрээ гэдгийг ойлгох гэдэг шүү дээ. За тэгээ хөрөнгө оруулагчдын үндсэндээ засгийн газрын тогтоолоор 3 хачаад байгаа. За би түрүүн самбар дээр зуусан. За ингээд 7.5 тэрбум хувьцаа буюу 15 тэрбум хувьцааны 7.5 тэрбум хувьцааг Эрдэнэс Монгол гэдэг компани эзэмшүүлсэн. Харин хөрөнгө оруулалтаа хийгээгүй байгаа энэ компани. Энэ бол үнийн дүнгээр бол 5 тэрбум доллар гэж хэлж болохоор байгаа. За 4.5 тэрбум хувьцаа буюу 3 тэрбум долларыг олон улсын хөрөнгө оруулагч зарнаа гэсэн хүлээлттэй байна. 16 оноос зарна гэсэн ийм хүлээл. Уул нь бол өмнөх засгийн газар бол 14 оноос 13 оноос зарчна гэсэн ийм л юм ярьжсэн чадаагүй. Тэгэхээр 16 оноос зарна гэсэн. Үлдсэн 20% буюу 3 тэрбум хувьцааг үндсэндээ 2.8 сая иргэндээ хуваагаад нэг хүнд 1072 шиг хувьцаа хуваарлагдсан. 1072 шиг хувьцааг үндсэндээ бол иргэдэд ингээд өгчөөд байна. Энэ засгийн газрын тогтоол. Нөгөө нэг амлалтаа биелүүлсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр иргэд хувьцааны талаарх ойлголтоос л энэ зүйлээс хамаар. За тэгэхээр 15 тэрбум хувьцааг 20, 30, 50%-аар нь хуваасан гэдгийг бол иргэдэд би ингээд мэдээлэл өгч байна. За өнөөдрийнхөө дугаараар засгийн газраас иргэн бүрт олгосон 1 сая төгрөгийн хувьцаа буюу Эрдэнэс 5 толгой 1072 шиг хувьцаа гэж юу вэ? Та бүхэн дээрх хувьцааг эзэмшснээр ямар ашигтай талуудтай юм бэ гэдгийг үзэгч та бүхэнд тайлбарлан хүргэж байна. Өнөөдрийн манай дугаарт хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч тэрхийг хамгаалалтын удирдах зөвлөлийн гишүүн Алтан шаг оролцож байгаа. За бид хоёр завсарлагын өмнө ерөнхийдөө 5 толгой гэдэг энэ том Эрдэнэс 5 толгой компани тухай болоод энэ 5 толгойн ордын нөөцийн тухай тийм ээ. Ерөнхийдөө иргэдэд мэдээллийг өгсөн байгаа. За одоо яг хоёулынгийнх нь бол яг иргэдийн хүсэн хүлээж байгаа сэдв хөрөнгө оруулалт орж иж штэ яг тэр хөрөнгө оруулалтын сэдв орж иж тийм ээ. За ингээд үзэгчтэй анхаарлаа хандуулна. Өнөөдрийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. За слайд руугаа анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр Эрдэнэс 5 толгой нөөцийг нийт зарласан хувьцаанд хэрэг хувааж үзвэл иргэдэд би ойлгуулах гэдэг шүү дээ тийм. Хувааж үзвэл нэг ч хувьцаанд 42 кг нүрс. Үгүй 420 кг нүрс болж байгаа. За тэгэхээр 420 кг нүрсийг иргэн та 1000 доллар шиг хувьцаа эзэмшиж байгаа юм чинь 1072-т үржүүлэхэд нэг хүнд ойролцоогоор 450 тонн нүрс. Тэгэхээр 450 тонн нүрсийг иргэн хүн зөвхөн хувьцааныхаа нүрсийг аваад энэ бол нүрсийн ав гэсэн үг биш шүү. Хэрвээ аваад
жил болгон 5 тонноор нь хэрэглүүл нэг хүний хөрөнгө нөгөө 1070 шиг хувьцааны нүүрсийг 90 жил төлнө. 90 жил төлнө гэдэг хүмүүс ойлгох нь шүү дээ. За тэгэхээр өнөөдөр 1 тонн нүүрс өнөөдөр гэр оролт ямар үнэтэй байгаа илээ гэдэг хүмүүс бас хөрөн нүүрс өнөөдөр чинь 100 мянга байгаа шүү дээ. Энэ бол чулуун нүүрс буюу кокс нүүрс нэлээд өндөр ишлэгтэй бүр илүү үнэтэй гэсэн. Мэдээж энэ хувьцааны талаарх ойлголт өгөхийн тулд би энэ жишээг авсан гэж ойлгоорой. За тэгэхээр 3 тэрбум хувьцаа буюу энэ Эрдэнэс тавталгаа компани 20%-ийг 2008 сард яваагаад 1072 шиг хувьцааны хүнд оногдож байгаа. Энэ бол 2010 оны тогтоол шүү дээ. За тэгэхээр өнөөдөр 1072 шиг хувьцаагаа 932 төгрөг дүржүүлэхээр үндсэндээ бол 1 сая төгрөг. Ингээд 1 сая төгрөгийг чинь бол хувьцаа хэлбэрээр өгөө гэсэн ийм шийдвэр гарсан. За ингээд ийм шийдвэр гараад өнөөдөр өнөөдөр бол 2014 он шүү дээ. 2010 онд нэг шиг хувьцаа 932 төгрөгийн үнэтэй байсан. Одоо 11, 12, 13, 14 он ингээд нэг 4 жил үйл ажиллагаа явуулсан компани байна шүү дээ. Хэрэв энэ 932 төгрөгийн үнэтэй Эрдэнэс тавталгаа хувьцаа хөрөнгөний бирж дээр өнөөдөр зарагдаж байсан бол өнөөдөр инфляцаар боддог ч юм уу энэ үнийн өсөлт үзүүлсэн байж магадгүй гэж манайх таамаглаад байгаа. Энэ бол манай байгууллагын судалгаагаар таны 932 төгрөгийн үнэтэй хувьцаа өнөөдөр 4000 болцсон байгаа шүү. Энгийн үгээр хэлвэл. Тэгэхээр иргэн таны 1070 шиг хувьцаа чинь 10 онд 1 сая төгрөгийн үнэтэйс өнөөдөр 14 онд бол 4 сая төгрөг болцсон байж магадгүй шүү гэж хэлэх гээд байгаа. Ийм магадлал. Яг л хувьцаа зарагдаагүй байгаа учраас 16 оноос зарагдана. Зарагдахаар бол бүр өндөр өсөлт үзүүлнэ. За тэрийг анзаараарай. За тэгэхээр хэрэв энэ хувьцааг иргэн хүн авчлаа. Үнэт цасны дансаа нэг нөгөө саваа гэж хэлсэн шүү дээ. Дансаа нэгээд хувьцааг авчлаа. 10 жилийн дараа энэ хувьцаа ингээд олон нийтэд арилжигдэж эхэлнэ. Тэр бол зөвхөн Монголын хөрөнгөний бирж дээр биш, Гонконгийн хөрөнгөний бирж дээр, Торонто ч юм ингээд олон улсын хөрөнгөний бирж дээр 2-3 хөрөнгөний бирж дээр энэ хөрөнгөний биржийг нөхөд зах гэдэг ойлгоод байгаа шүү дээ хүмүүс тийм ээ. Энэ хөрөнгөний бирж дээр арилжигдаад эхлэхэд бол нэг шиг хувьцаа 100000 төгрөг боллоо гэхэд л иргэн та 1072 тухайн үе зархад 10 сая төгрөгтэй болох нь шүү дээ. За тэгэхээр одоо 1072 ширхэг хувьцаа маань бидний харагдж байгаагаар бол 1 сая төгрөгийн үнэтэй байгаа. 1072 нь 450 тонн нүүрстэй тэнцүү юм бэ. 450 тонн нүүрс ирээдүйд ямар үн хүрэх вэ гэдэг бол иргэдийн өөрснийх нь бодлого. Хүн болгон янз бүрээр бодно. Манай байгууллага бол ерөнхийдөө бол 1070 шиг хувьцаа өсөх юмаа гэсэн ийм л тооцоо хийж байгаа. Энэ бол худлаач хийж болно, үнэнч хийж болно гэж хэлэх гээд байгаа. За энэ бол манай байгууллагын судалгаа. За тэгэхээр бидний хөрөнгө оруулсан компани нас бас нөгөө компани маань настай байх ёстой. Бид нэр өнөөдөр байгуулсан маргааш алга болчихвол тэгэл хүмүүс хоос цоцроод байдэн шүү дээ. Энэ компани 6.4 тэрбум тонн нөөцтэй 16 оноос үндсэндээ бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ гэж байгаа. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхэд бол жилд 20 сая тонн нүүрс олборлол. 20 сая тонн нүүрс олборлох дээр үндсэндээ 6.4 тэрбум туваахлаар 320 жилийн настай байна. 320 жилийн настай компани хувьцааг эзэмсэн хүн та хувьцааг 5 үедээ өв залгамжлуулан өгч өгч гэрээслүүлж өгч болно. Хувьцаа бол үндсэндээ бол авч болно, зарж болно, бэлэглэж болно, гэрээсэлж болно, өвлүүлж болно, барьцаан тавьж болно. Ингээд нэг гэсэндээ хөрөнгө юм аа. Ийм боломжтой зүйл гэдгийг иргэдэд бас сануулж хэлмээр байна. За тэгээ хүн бүрийн асуудаг асуулт байдгийн. Яг хувьцаа гэж юу юм бэ гэж асуудаг. За хувьцаа гэж ерөөсө компанид хөрөнгө оруулсныг илтгэдэг. За тэгэхээр иргэн та сая төгрөгийн Эрдэнэс тавталгаа компанид хөрөнгө оруулсан. 600 ойролцоогоор 6.4 тэрбум тонны нөөцтэй ийм том нөөцтэй компани дэлхийд дээр бол цөөхөн байдаг. Үндсэндээ энэ компани нөөц бол дэлхийн 3 том ордын нэг орд гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийн 3 том компани нэг гэж хэлэх нь шүү дээ. Иргэн та тэр компани нэг хөрөнгө оруулагч болчиход байгаа. Сая төгрөгөөр хөрөнгө оруулсан. Ингээ хөрөнгө оруулсан. Түүнийг үндэслээд үндсэндээ хувьцаа авсан. Энэ бол 1070 шиг хувьцаа. Энэ 1072 ширхэг хувьцааны бол санал өгөх таны эрхийн нөгөө талаараа. За мөн энэ 1072 шиг хувьцаанда ноогдлол шиг авна. Иргэн та нэмж худалдаж авал магадгүй 1072, 2000, 3000, 4000, 100000 хувьцаатай ч байж болно. Мөнгө нь өөрөө дахиад нэмж хувьцааг нь худалдаж авбал өөр хин нэг үний хувьцааг худалдаж авч болно л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ бол ноогдлол шигийг авахын төлөө хүмүүс энэ хувьцааг ингэж уралдаж авдаг. Мөн саналын эрх нь өндөр байхын тулд бас энэ хувьцааг худалдаж авдаг гэдэг. Мөн тухайн компани татан буулгая, тухайн компани дампуурлаа гэж үзвэл үлдсэн эд хөрөнгийн зарж борлуулад орж ирсэн орлогыг хувьцаа эзэмшигч нартаа тараа өгөхөөр хувьцаа эзэмшигт хоос оцрохгүй гэсэн.
Нэг ёсонд 10 жилийн өмнө хөрөнгө оруулсан компани хөрөнгийг өнөөдөр үнэлвэл 10 жилийн өмнөх үнийн дүнгээс хамаагүй өндөр дүн гарна. Тийм биз? Инфляциас хамаарч байгаа шүү дээ. 10 жилийн өмнөх газар ямар үнэтэй байсан? Сая төгрөгийн үнэтэй газар байсан бол 10 жилийн дараах тухайн газрыг үнэлэхэд бол айгүй бол 100 сая ч юм уу 200 сая үнэтэй болсон газар байгаа шүү дээ. Эн чинь нэгсэндээ хувьцаанд хөрөнгө оруулсан хүн ямар ч тохиолдолд алдахгүй байх магадлал өндөртэй байдаг. Хүмүүс алдчихдаг гэж ойлгоод байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хөрөнгө оруулаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хөрөнгөний зах зээл буюу үнэ цасны зах зээл гэж хэлдэг юм аа гэж хэлэх гээд. За тэгэхээр эргэнтэй хувьцаа эзэмсээр ямар эрхийг эдлэх вэ? Ямар эрх надад яг байгаа юм бэ гэвэл ногдлол шиг аав. Жил болгон энэ компани ашигтай ажиллавал ногдлол шиг авах нь шүү дээ. За хувьцааны үнийн өсөлтөөр хувьцаагаа зарж үр ашиг хүртэнэ. Хэрвээ хувьцаа чи үнд ороод байвал танд таалагдвал зарчих нь шүү дээ. Зараад өөрөө мөнгө аваад гараа явна. Таны зарсан хувьцааг өөр нэг хувьцаа эзэмшигч нэмж худалдаж авна. Магад гадаадын үнч авч болно, дотоодын үнч авч болно. За энийг хүмүүс компани эрх барих дэд байгууллага буюу хувьцаа эзэмшний хуралд оролцож санал өгнө. За туудад өөрөө магадгүй таныг маш олон хүмүүс дэмжиж 1072 ингээд сонгосоор л та маш олон хүний санал авал та туудад орж ажиллах нэ гэж ойлгох нь шүү дээ. А мөн өөр хэн нэгэн хүнд санал өгч болно. Тэгэхээр хувьцаа эзэмшний хурал бол үндсэндээ бүх хүмүүсний танхимд хуралдахгүй 2008 сэрэг. Яаж хуралдана гэхлээр ерөөсөө сонгуулийн нөгөө нэг саналын утсаар энэ процесс явагдана гэж ойлгох нь шүү дээ. За тэгэхээр төлөөллийн өдөр зохицуул сонгогдох хэрэгтэй гэдэг би хэлсэн. Компани дүрмийг батлах хэрэгтэй. Компани дүрм тодорхой хэмжээгээр өөрчлөлт орлоо гэвэл хувьцаа эзэмшигч нараасаа яадаг асуудаг. Ийм өөрчлөлт орох чинь танаас таалагдж гин таалагдахгүй нь. Таалагдчихвэл иргэн хүн сонгоно, таалагдахгүй бол сонгохгүй гэхэд л ихэнх нь сонгохгүй бол тэр дүрм батлагдахгүй байх нь шүү дээ. За тэгэхээр санхүүгийн төлөвлөгөө, тайлан балансад үнэлэлт өрнө нэг тоон нүрсийг ямар үнээр зарах вэ гэдгийг хувьцаа эзэмшигчид шийддэг гэсэн үг байхгүй юу? Энгийн үгээр хэлбэл хувьцаа эзэмшигчид нэг тоон нүрсийг ийм үнээр зарна гэдэг асуудлыг л хилцээл тэр тогтоолоо гаргахад бол тэрүүгээр л зарагдана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөг батлана, санал өгнө. Энэ бол бас айгүй том эрх зүй шүү дээ. Олборлтын үйл ажиллагаа явуулна гэж компани байгуулчаад онгоцны бизнес эрхлэн ч юм уу, тээврийн логистикийн бизнес эрхлэн гэдэг өөр юм дөө ороод бас таалагдахгүй. Тэгэхээр энэ бол бас том эрхэнд нь ордог байна. За тэгэхээр хөрөнгө оруулалтын утга ямар утгатай юм бэ гэдгийг иргэдэд бас би тайлбарлаж өгмөр байна. Анхны хөрөнгө оруулалтын дүн 10 тэрбум доллар, ирээдүйд хүртэх ашиг бол 600 тэрбум доллар байх магадaltaй гэж хэлэх гээд байна. Тэгэхээр иргэн 2008 соёлоо бид нийлээд 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ юу гэсэн үг гэхээр засгийн газар 3 тэрбум хувьцааг худалдаж авахдаа Эрдэнэс тавталгын компани 2 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийгээд 3 тэрбум доллар хувьцааг нь аваад авсан хувьцаагаа 1072-оор хүн болгон хуваагаад өгсөн шүү дээ. За тэгэхээр энэ компани өнөөдөр зөвхөн 20%-ийн хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа ийм компани. 30%, 50% хөрөнгө оруулалт нь ороогүй байгаа. Тэгэхээр Эрдэнэс тавталгын компани маань үүсгэн байгуулагдаад өнөөдөр хөрөнгө оруулалтаа 100% аваагүй 20% хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа компани. Ийм учраас бас ногдлол шиг өгөхөд бас жоохон хүлээцтэй хандах хэрэгтэй гэдгийг иргэдэд би хэлмээр байна. За тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын дүнгийн ирээдүйд хүртэх үр ашигтай ингээд харьцуулаад авахлаар 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн Монгол улсын иргэд бид нар үндсэндээ нөгөө 20% буюу энэ нөөцийн 20%-ийг өнөөдөр тийм үнийн дүнгээр үржүүлэхээр 100 тэрбум долларын хөрөнгө байгаа байхгүй юу. Тэгэхээр 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд 100 тэрбум долларын үр ашиг хүртэнэ гэдэг бол ашигтай. Энгийн үгээр хэлбэл иргэн та сая төгрөгийн хөрөнгө оруулалт хий, ирээдүйд танд мөнгө танд ямар нэгэн байдлаар ч ногдлол шиг хэлбэрээр эсвэл хувьцааны үнийн өсөлтөөр ч юм уу ийм байдлаар тань дээр тэр хөрөнгийн үр ашиг очих нэ гэдгийг л өгсөн юм шүү дээ. Тэгэхээр иргэдийн хувьд 1000 доллар хувьцаа эзэмшснээр 600 тэрбум долларыг 15 тэрбум хувьцаанд авах үзэсгэлээ нэг ч хувьцааны өгөөж үндсэндээ 40 доллар. 40 долларыг 1072 дөрвжүүлэхээр доллар болоод өнөөдөр долларын аншид дөрвжүүлэхээр ийм үнийн дүн гараад байгаамаа гэдгийг л бид нэр ерөнхийд нь бол зөвхөн нөөцийг л бид нар бодож байгаа шүү дээ. Бид нар өмнөх нэвтрүүлгээд зөвхөн нөөц гээгүй маш олон зүйлээс хувьцааны үнцийг хамаардаг шүү гэдгийг тайлбарлаж байсан. За дараагийн слайд. За тэгэхээр таны хувьцаа үн дүрх ямар боломж байна вэ гэхээр таны хувьцаа үн дүрх боломж бол хөрөнгө оруулагчид байна. Энэ бол сая 2013 оны улсын хурлын ээлжид бус чуулганд хуралдсан. Энэ чуулганаар 7 хоног хуралдахдаа хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хилцэгдсэн. Хилцэгдээд намрын ээлжид чуулганаар батлагдсан. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтын сан байгууллагад эрх зүй орчин бүрдчихэд байгаа.
Тэгээ энэ эрх зүйн орчин бүрдснээрээ хөрөнгө оруулалтын сан байгуулагдаад нөгөө Эрдэнэс тавталгаа компани 30% буюу 4.5 тэрбум хувьцааг бол үндсэндээ бол гадаадын хөрөнгө оруулагчид авах эрх зүйн орчиныг бүрдүүлчихэж байгаа. Үндсэндээ 4.5 тэрбум хувьцаа гэдэг бол 3 тэрбум доллар, 3 тэрбум долларын цаад үнц нь нөгөө нэг нөөц дээрх үнцнээр нь харахаар 200 хүртэл тэрбум долларын орлого байгаамаа. Тэгэхээр Эрдэнэс 5 толгойн хөрөнгө оруулна гэдэг нь 30% хөрөнгө оруулалт буюу 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихэд ирээдүйд тодорхой хугацааны дараа мэдээж 200 хүртэл тэрбум долларын үр ашиг хүртнэ гэсэн. Тэгэхээр хугацаа бол 320 жил гэж байгаа. Гэхдээ 320 жилийн эхний ерөөсөө 10-20 жилд энэ үнц нь тодорхой харагдаад эхэлнэ ерөөсөө. Хувьцааны үнц нь өсөд эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хувьцааг авах хөрөнгө оруулалтын сангууд энэ өдөр дэлхий дээр байна. Би зөвхөн эхний 12 санг л энэ дээр чигсаагаад биччихээд байна. Хамгийн их хөрөнгөтэй сан бол Норвегийн хөрөнгө оруулалтын сан байна. Засгийн газрын байгуулсан. 664 тэрбум долларын хөрөнгөтэй. Энэ хөрөнгийн зөвхөн 4 тэрбум долларын хөрөнгө Монгол улсад орж ирээд Эрдэнэс 5 толгойн 30% авахд л ганцхан сан авах боломжтой харагдаж байгаа үст тий. Тэгэхээр Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан байна. 627 тэрбум. Үүсгэн байгуулагдсан он бас харагдаж байгаа. СЭП хэд хөрөнгө оруулалтын сан байна. Хятадын сан байна. Само Холдинг гэсгээ Сауди Арабын сан байна. Хятадын хөрөнгө оруулалтын корпорац гэдэг сан байна. Хонконгийн хөрөнгө оруулалтын бас сан байна. Кувейтийн хөрөнгө оруулалтын сан байна. Сингапурын Temasek гэдэг сан байна. Гэх мэтлэн Оросын сан гэдэг. Хятадын гэхэд л ингээд энэ дээр харагдахад бол эхний энэ 12 хөрөнгө оруулалтын сангийн дөрөвт нь Хятадын хөрөнгө оруулалтын сан байх жишээ дээ. Тэгэхээр ийм том хөрөнгө оруулалтын сангууд дэлхий дээр байдаг. Энэ хөрөнгө оруулалтын сангууд өнөөдөр ямар том төсөлд хэрхэн багахан хөрөнгө оруулалт хийгээд их үр ашиг хүртэх вэ гэдгийг судлаад байж идэг байх нэ. За тэгэхээр таны хувьцаа өндөрөх боломж бол нөгөө нэг үнцэн бүхий орд маань дид бүтцэд холбогдоод магадгүй дотоодын үйлдвэрлэлд эдийн засгийн хэрэглэлтэнд орох, гадаадын эдийн засгийн хэрэглэлтэнд орох ийм боломжийг бол засгийн газар бас бүрдүүлээд ажиллаж байгаа. Энэ бол үндсэндээ бол төмөр зам баригдана, цахилгаан станц барина, нүүрс угаах баяжуулах үйлдвэр барина гэд ийм ажлууд хийгдэж байна. Тэгээ Монголд бол үндсэндээ бол аж үйлдвэрийн цогцлборыг бас барина. Нөгөө сайн шандын аж үйлдвэрийн цогцлбор барина. Тэр сайн шандын аж үйлдвэрийн цогцлборыг нүүрс нийлүүлнэ. Цаашлаад Солонгосын хойгоор дамжаад хойд Солонгос мөн Япон руу, өмнөд Солонгос руу нүүрсийг зарнаа. Зөвхөн Хятадд зарахгүй. Хятадд зарна гэдэг бол үндсэндээ үнц нь бол унаад байгаа юм а. Яагаад тэгэхээр Монголын дотоодын компаниуд энэ сая зөвхөн 5 толгойн гоос нүүрс олборлж байгаа 3 компани хэд л хоорондоо өрсөлдөд үнцний нөгөө нүүрснийхээ үнцнийг унгаад байгаа юм а. Тэгэхээр хоорондоо өрсөлдөх биш харин хоорондоо хамтарч ажиллах юм боломжтой шүү. Энийг бол эрэл хайгуул хийх ёстой. Энийг шинжилгээний засгийн газар хийх ёстой гэсэн юм санааг бид нэр дэвшүүлж байгаа юм а. Тэгэхээр хувьцааны үнц нь бол 4 төлөвт ажиглагддаг гэдгийг бид нар бол өмнөх ярилцлагаараа бас өгчөөд байгаа. Тэгэхээр үндсэндээ бол хувьцааны үнц нь бол өсөлттэй хувьцаа, хэд өсөлттэй буюу хөөсөрсөн хувьцаа, өсөлттэй хувьцаа гэж байна. Мөн өсөлтгүй яг бодит үнцнэрээ харагдаж байгаа хувьцаа, уналтай хувьцаа гэж ийм байдлаар бас иргэдэд харагддаг юм шүү. Тэгэхээр энийг бас та бүхэн анзаараарай гэдгийг би өмнөх бас ярилцлагаараа өгсөн. Энийг бол иргэд бас ойлгож байгаа. За тэгэхээр хувьцааны үнц нь бол маш олон зүйлээс хамаардаг гэдгийг бол би та бүхэнд өмнөд бас хэлжсэн. Энэ бол компани үнэлгээ бол хувьцааны үнцнээс их хамаардаг. Тэр компани үнэлгээ бол зорилго, ирээдүйн стратегиас бас хамаарна, бүтэц зохицооноос хамаарна, мэрэгжилтнээсээ хамаарна, технологиос хамаарна, хууль эрх зүйн орчноос хамаарна, татварын орчноос хамаарна. Дэс бас их хамаарна. Олон улсын болон дотоодын эрэлт байна уу, өрсөлдөгчөөсөө хамаарна. Маш олон зүйлээс хамаардаг гэдгийг би та бүхэнд бас энэ телевизээр харуулчихъя. За энийг та бүхэн уншичаарай. Нөөц баялгаасаа тухайн үнц нь бас хамаарна, дэд бүтцээс хамаарна, маркетингээс хамаарна, инфляциас хамаарна гэдэг. Тэгээ үндсэн хөрөнгөөс хамаарна, эргэлтийн хөрөнгөөс хамаарна, бизнес төлөлгөө үйл ажиллагаанаас хамаарна гэдэг хүмүүс одоо ойлгодог болчиход байгаа. Тэгэхээр иргэн та энэ хувьцаагаа авахын тулд үнэт цаасны дансаа нээлгэх хэрэгтэй гэдгийг би санал болгомоор байна. Өнөөдрийн байдлаар 754 мянган иргэн үнэт цаасны дансаа нээгээд
Энэ хувьцаагаа өөрийн нэрээр авчаад байна. Тэгэхээр нөгөө сайлаа бэлтгэээс саваа бэлтгэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр үнэт цасны дансаа нээлгэж энэ үнэт цасаа 1070 шиг хувьцаагаа аваач ээ. Зарим иргэд энэ үнэт цасны дансатайгаа бас мэдхгүй явж байгаа тохиолдлууд байгаа шүү. Нөгөө цэнхэрийн ганцбараараа хувьцаа авсуусууд өнөөдөр үнэт цасны дансаа мэдхгүй яваад байна. Тэгэхээр ийм үнэт цасны данс бол таны аав ээж өвөө эмээ төр чинь байгаа. Нас урсан хүний энэ үнэт цасны дансанд нь үнэт цас байгаа бол ар гэрийнх нь хүмүүс өв залгамжлал авах боломжтой байдгийг шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. За тэгэхээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 7000 эрхийн бичгээрээ Улаанбаатар жагш болын хувьцааг авсан бол ийм байх боломжтой гэдгийг би та бүхэнд өнөөдөр бас харуулсан тий. За энэ үе слайдаар бас та бүхэнд харагдаж байгаа. Слайдыг та бүхэн харж байгаарай. За тэгээд YouTube телевиз ярилцах цаг нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаарыг үзэж та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд засгийн газраас амссан 1 сая төгрөгийн хувьцаа гэж яг ямар учиртай юм бэ гэдгийг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч эрхийг хамгаалах өдөртөх зөвлөлийн гишүүн Алтан Шаамын үзэгч та бүхнээс танилцуулж байгаа. За тэгэхээр нөгөө үнэт цасны дансыг нөгөө брокер дилерийн компани нээдэг. Брокер дилерийн компани гэхээр нэг л тийм лочин гэж ойлгоод байдаг. За үндсэндээ бол 100 гаруй брокер дилерийн компани байна. 100 гаруй брокер дилерийн компаниас 80 гаруй муу. Нөгөө нэг асуудалтай. Дандаа асуудал хүмүүсийн хувьцааг л өөрчлөсөн янз бүрийн асуудалд орсон юм брокер дилерийн компаниуд байна. Ерөнхийдөө энэ брокер дилерийн компаниуд санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрөл авдаг юм өндөр шалгууртай байгууллага байдаг. За брокер дилерийн компанид очиж та үнэт цасны дансаа нээлгэснээр яадаг вэ гэхээр үнэт цасны төлбөр тооцоо төлөрсөн хадгаламжийн төв гэдэг компани дээр үнэт цасны данс чинь нээгддэг юм аа. Тэр данс нь нээгдснээрээ таны үнэт цас энэ үнэт цасны төлбөр тооцооны байгууллагад хадгалагддаг. Тэгэхээр өнөөдөр хүмүүс үнэт цас гэхэр нэг юм үнэтэй цас, өнгө цас байх хэрэгтэй гэж боддог. Одоо бол өөр хэлбэр шилжсэн, цахим хэлбэр шилжсэн гэдгийг иргэд бас анзаарах хэрэгтэй гэдгийг би бас хэлмээр байна. За тэгэхээр энэ үнэт цасны дансаа нээлгэх шаардлагатай иргэд бол үндсэндээ байна. 2 настай хүүхэд хүртэл үнэт цасны дансаа нээлгэж хувьцаагаа авах ёстой. За тэгэхээр энийг би өнөөдөр самбар дээр та бүхэнд мэдээлэл яг тодорхой өгье. 2 сонголтыг өгсөн сая төгрөг 1072 шиг хувьцаа. Засгийн газраас өгж байгаа шүү дээ энэ сонголтыг. Сая төгрөгийг бол 300 мянган эрг авсан. Энэ бол хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэд оюутнууд 1070 шиг хувьцаагаа 1 сая эрг авсан. Авж байна сонголт хийсэн. Ингээд энэ тоог нь харахад 1.5 сая эрг нь үлдээд байгаа. Энэ 1.5 сая эргийн өнөөдөр 1070 шиг хувьцаагаа ч авахгүй, сая төгрөгөө ч авахгүй гэдэг ингээд дунд нь яваад байгаа анзаарахгүй яваад идэг. Энэ хүмүүс өргөдлөгсөн усуд. Юу гэж өргөдлөгсөн бэ гэхээр сая төгрөгөө авъя гэж өргөдлөгсөн. Энэ 300 мянган иргэнтэйгээ адилхан сая төгрөгөө бэлнээр авчиг гэсэн өргөдлийг өгсөн усуд. Тэгэхээр энэ хулсууд өнөөдөр сая төгрөгчгүй хувьцаачгүй болчиход байгаагаа анзаарахгүй яваад байна гэдэг бол том асуудал болчиход байгаа гэдгийг би сануулж хэлмээр байна. Энэ иргэд нэг юм боломж байгаа. 16 оноос өмнө энэ иргэд энэ хувьцаагаа авах уу, сая төгрөг авах уу гэдгийг сонгох хэрэгтэй байна. Сая төгрөг авах гэвэл магадгүй хүлээж явах хэрэгтэй. Тэр асуудлыг бол засгийн газар шийднэ. За мэдгүй 16 оны сонгуулиар өгж магадгүй гэж хэлэх гээд байгаа. Харин хувьцаагаа авъя гэвэл хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч эрхийг хамгаалах төв гэдэг манай байгууллага дээр хандаарай гэж хэлмээр байгаа. Тэгэхээр энэ улсууд өргөдөл өгсөн улсууд өмнөх өргөдлөө болох гээд байгаа. Сая төгрөгөө болий нэгсэндээ хувьцаагаа авъя. Ягаад тэгэхээр 12 оны сая төгрөг өнөөдөр 14 оны сая төгрөг бол ялгаатай гэдэг хүн бол ойлгоод байгаа учраас тэр үед аваагүй сая төгрөг одоо болий хувьцаа авчи харин хувьцаа маань өсөлт үзүүлэх магадлал өндөртэй байна гэж ойлгоод байна гэж хүмүүс манай дээр хандаад байна. Тэгэхээр 16 онд хувьцаа маань үнд орохоор би буцаад хувьцаагаа авчна гэдэг ийм ойлголттой хүмүүс бас байна. Хэрв тэгвэл та хоцорсон байх болно гэж хэлэх гээд байгаа. Ягаад тэгэхээр таны нэр дээр байх 1070 шиг хувьцааг 16 онд гадаадын хүнд зарцсан танд сая төгрөг л өгөх боломжтой болчихдог. Тэгэхээр 16 онд хувьцаа мөн үнд орохоор би хувьцаагаа авчнаа гэд ойлголттой явж байгаа бол тэр хүн хоцорсон байх магадaltaй шүү. Тийм учраас яарах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За тэгэхээр үнэт цасны дансаа нээлэх шаардлагатай иргэд бол 2012 оны 4 сар 11-ээс өмнө төрсөн тэр цаг үед амьд сэрүүн байсан улсууд нэг ёсондоо энэ үнэт цасны дансаа нээлгэж хувьцаагаа авах ёстой. Харин л ерөөсөө хамаарахгүй. Гадаадд байгаа Монгол